Та бүхний өдрийн амгалан айлтгая. Хан уулдуудын насан туршийн суралцахуйн төвийн Монгол оршихуй үндэсний бичгийн хичээл таныг урьж байна. За энэ хичээл нь анхлан суралцагч бүх насны хүмүүн зориулснараа онцлогтой хичээлийн сэдэв нэмэлт тэмдэгтийн гарын байрлал. За тодорхойлж хэлбэл нэгдүгээрт нь өсөг хооронд нуруу авах тухай. Хоёрдугаарт нь мөн гадаад үгэнд энэ өсөг дараалан ороход дунд нь нуруу авна. За нэгдүгээрт нь бүгдээрээ өчилж үзье. Энд гэдэг үгийг бичлээ. Эндэ гэж өчнө. Гэтэл А үсэг шиг уншигдж байна. Ийм учраас энэ бол үсэг юм шүү гэж харуулахын тулд Shift 7-г хамт тарж нуруу гаргана. Өөрөөр хэлбэл хоёр тэмдэгтийн хоорондцайг холбуулж байна гэсэн үг. За гадаад үгэнд орсон жишээ бичье. За инвац гэдэг үгийг бичнэ. Тэгэхээр нэг дор хоёр энэ үсэг зэрэгтэй байхаар Г үсэг мэт харагдаж байгаа. Тэгэхээр дунд нь нуруу авч үгээ тодорхой болгоно. За инвац гэдэг үг бичье. И Н Н А Е А Ц Ц. За тэгэхээр хоёр энэ үсэг нэг дор байгаа. Дунд нь зураа өчж байгаа. За ингээд Shift додоод дундаа нуруу авч зайтай болж байна. За энэ дэлбэрж орсон энэ үсгийн цэгийг гаргахтаа Enter төвчийн өмнөх ташаалт буюу хэрэд үсгийн B үсгэн дээр дарна. Тэгэхгүй л дэлбэрж орсон энэ үсгний цэг нь бол гарахгүй байгаа. За гуравт нь үсгийн хувилбарыг бичих тухай гэж. Гадаад үг, уламжлалт бичлэгтэй үг, нийлмэл нэр зэрэгт үндсэн хэлбэрээс өөр төвс гаргаж өчгөдөд хэрэглэнэ. За бүгдээрээ жишээ өгчөж үзье. За англ гэдэг үг бичье. А. За ихэнхлийг Shift энэ дарж бичнэ. За G L E. За тэгэхээр Г үсэг бол эр үгийн Г үсэг гин бичигдсэн байна. За англи гэд гадаад үгэн дээр ийм үгийн Г гарах ёстой. За тэгвэл Г үсгийнхаа дор гоцороо тавиад нэгийн тооны өмнөх долгиотой зураас дээр дарахад энэ Г үсэг ийм үгийн Г болж өөрчлөгдөнө. За програм гэдэг үг бичье. P R O G R A M N. За эр үгийн Г үсэг эм үгийн Г бичих ёстой. Мөн гоцороо Г үсгнийхаа дор тавиад за нэгийн тооны өмнөх долгиотой зураасыг дарлаа. Эм үгийн Г болж өөрчлөгдлөө. За нийлмэл нэрэн дээр бүгдээрээ жишээ үг авчиж үзье. За тухайлбал наран цэцэг гэдэг үг чи. N A R A N C E C E G. За тэгэхээр наран цэцэг гэдэг үгэн дээр үгийн төгсгөлт нь эр үгийн Г бичигдэж байна. Энэ бол эм үгийн Г бичигдэх ёстой. За яагаад одоо эм үгийн Г биш бичигдэхгүй вэ гэхээр үгийн нэгдүгээр үндсэн дээр наран гэд одоо эрх шиг орчиж байгаа учраас энд эр үгийн Г бичээд байна. Тэгэхээр үнийг яаж эм үгийн Г болгох вэ гэхээр за гурсараа Г үсгнийхаа дор тавиад Shift болон Enter төвчийн зүүн талын хашилт өөрөөр хэлбэл кирилл үсэг бичдэг П үсгэн дээр ингээд цуг дарна. Тэгэхээр эр үгийн Г үсэг эм үгийн Г болж өөрчлөгдөнө. За та бүхэн бат хүлэг, саран чимэг, гам бэлэг гэсэн нэрийг бичиж үзээрэй. Ингээд анхааран суралцсан танд гялалаа.